Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо мэрэгжлийн төрийн бус байгууллага байгуулагдсан. Анх бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын эрхлэх товчооны 1931 оны 1-р сарын 9-ний өдрийн 1-р тогтоолоор Монгол улсын орон сууцны аж ахуйн салбар байгуулагдах үндэс тавигдж, манай салбарыг төр засгийн бодлогын төвшөнд тавьсан түүхэн ач холбогдолтой шийдвэр гарч өдгөө 94 дахь жилийнхээ ойтой учран золгож байна. Ардын хурлын тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 261-р зарилгаар нийтийн аж ахуйн үйлчилгээний яам байгуулах шийдвэр гаргаж, сайд нарын зөвлөлийн 1972 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар тогтоолоор нийтийн аж ахуйн үйлчилгээний яамыг байгуулсан бүгдээ. Гэвч манай улсад өөрчлөлтөд шинжилэлт өрнөж, зах зээлийн системд шилжих болсон толбогдуулан яам тусгай газруудын оронтой зохион байгуулалтыг цомхотгох тухай Ардын хурлын тэргүүлэгчдийн 1990 оны 4-р сарын 6-ны өдрийн 83 дугаар зарилгаар нийтийн аж ахуйн үйлчилгээний яамыг татан буулгаж, Монгол улсын засгийн газрын 1990 оны 126 дугаар тогтоолоор үйлдвэр үйлчилгээний ажил туслах нийгэмдгийг Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний нэгтгэл болгон 1991 оны 1-р сарын 3-нд зохион байгуулсан юм. Дэлбүтцийн хөгжлийн сайдын 1996 оны 363 дугаар тушаалаар Дэлбүтцийн хөгжлийн яамны бодлого чиглэлийг зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нийтийн аж ахуйн үйлчилгээний газрыг байгуулсан. Улсын хурлын ээлж цунгуудын дараа төр захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүрчийг шинжилэн батлах тухай 2000 оны 32 дугаар тогтоолыг үндэслэн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн газрыг байгуулан ажиллуулж байсан боловч ээлжид улсын хурлын 2004 оны сонгуулийн дараа засгийн газрын 2004 оны 201-р тогтоол барилга хот байгуулалтын сайдын 2004 оны 8-р тушаалаар тус агентлагийг татан буулгаж, барилга нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийг байгуулж, манай салбарыг бодлого чиглэлээр хангах төрийн байгууллагын оролцоо холдсон юм. Үүний дараа нийтийн аж ахуйн салбарын 2005 оны удирдах ажилтны зөвлөгөөний үеэр орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагын дарганаар зөвлөлдөж, гишүүддээ үйлчлэх Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо мэрэгжлийн төрийн бус байгууллагыг байгуулж өдгөө 20 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн 20 жил. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагууд олон улсын байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллаж байна. Бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлын цар хүрээ, гишүүдийн тоо жилээс жилд өргөжин тэлж, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж байгаа нь гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа дэмжлэгийн үр дүн билээ. Салбарын хууль эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгоход хамтран ажиллаж, 3 хуульд санал оруулж, 2 норм, 3 бодлогын баримт бичиг, 1 аргачлал шинээр боловсруулж, мэрэгжлийн 9 гарын авлага, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээ сэтгүүлийн 12 дугаар, орчин 21 сэтгүүлийн 32 дугаарыг эрхлэн гаргаж, гишүүн байгууллагуудаа хэрэгцээт мэдээлэлээр хангаж, тэдний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 19 байгууллагад мэрэгжил арга зүйгээр хангах зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн салбарын мэрэгжилтэй ажилтнуудыг чадварчуулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэрэгжлийн 328 удаагийн сургалтанд 3094 ажилтныг, хөгжингүй улс орны тэргуун туршлагыг судалж, дэвшилтэд техник технологитой танилцах, нэвтрүүлэх зорилгоор олон улсын хурал үдсэглэн богино хугацааны айлчлалд 509 ажилтан хамруулсан байна. 2006 оноос нийтийн аж ахуйн салбарт хувийн хвшлийн байгууллагууд олноор бий болсонтой холбогдуулан 2006-аас 2014 онд холбооны зүгээс тэдэнд мэрэгжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж чиглүүлж ажилласан. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилт 2030, Монгол улсын алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 11 олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчилж, мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилгоор 18 удаагийн ажил мэргэжлийн уралдаан, байгууллагууд мэдлэг туршилгаа харилцан солилцох хамт олонч сэтгэлгээтэй найрсаг ур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор урлаг спортын арга хэмжээг хамтран зохион байгуулж, салбарыг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан хөдөлмөрлөж, салбарын хөгжил дэвшилд
бодит хувь нэмэр оруулсан 2890 ажилтныг өрийн болон салбарын олон нийтийн байгууллагын шагналд уламжлан шийдвэрлүүлсэн байна. Өдгөө аймаг орон нутаг нийслэлийн 48 гишүүн байгууллага 150 гаруй инженер техникийн ажилтны гишүүнчлэлтэйгээр 2005 оноос 20 дахь жилдээ ажиллаж байгаа холбооны үйл ажиллагааг асралтгүй явуулахад тусалж дамжин хамтран ажилладаг гишүүн байгууллагуудаа Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо мэрэгжлийн төрийн бус байгууллага үүсэж хөгжсөний 20 жилийн ойн мэнд дэвшүүлье.